За бичлээ хичлээ. За эхлэе дөө. За өнөөдрийн ярих сэдв болохоор энэ T+0 систем гэж байна. T+0 систем. За энэ ямар систем юм бэ гэхээр за жишээлбэл интернет сайл та. T+0 system traders and shares will be settled on the same day of the trade гэж байна. За ерөнхийдөө энгийнээр тайлбарлах юм бол энэ T0 plus system гэдэг маань тухайн одоо юу яадаг биржийн одоо арилжаалах цагуудыг ерөнхий яг нөгөө гол цагуудын зааж өгдөг систем байна. За ерөнхийдөө T+0 гэдэг одоо T нэмэх TIG гэж байгаа. Энэ нь болохоор T нэмэх 5 хүртэл ерөнхийдөө одоохондоо байдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг нь болохоор энэ T0 энэ TIG гэдэг систем. Одоо TIG 1 2 3 4 5 гэж хүртэл байгаа. Хамгийн түгээмэл нь бол T+0 гэдэг T+1 T+3 гэдэг ерөнхийдөө хамгийн одоо түгээмэл ашигладаг 3 систем нь байгаа. За бидний арилжаалдаг хослолууд дээр ерөнхийдөө бүгдээрэнд нь энэ T+0 гэдэг системд ерөнхийдөө ашиглагддаг. Одоо бидний арилжаалж байгаа энэ период дээр гэсэн. За эдгээр дээр тэгвэл яг энэ T+0 систем гэдэг нь юу юм бэ гэхээр энэ өөрөө нэг тийм юу байгаа. Одоо дэлхийд дээр ингээд өдөрт ерөөсө хэдэн тэрбум миллиард ерөөсө захиалгууд орж ирж байгаа шүү дээ. Ерөөсө тоолох хэцүү амар их захиалгууд ингээд улс хоорондоо хүн болгон хооронд ингээд банкар дамжуулалт хийж байгаа шүү дээ. Тэгмүүд банкнууд чинь өөрөө тэдний бүгдийг хүн гараар ингээд шивээ сууж ингэж бол байхгүй шүү дээ. Анх бол тэгдэг бол байсан баг. Гэхдээ одоо бол ингээд техник технологи хөгжсөн үед бүгдээрээ зүгээр ингээд системд ингээд шивдэг те. Одоо нэг програмд оруулаад тэр захиалгуудын за ингэж захиж ингээд ерөөсө оруулцдаг. Тэр захиалгуудын өөрөө зах зээлд ингэж биелүүлж өгдөг систем юм байна. Энэ T+ гэдэг систем нь өөрөө. Тэгэхээр захиалгыг биелүүлэхдээ энэ систем нь өөрөө яаж ажилладаг юм бэ гэхээр ямар нэгэн одоо алгоритмын дагуу одоо тэр захиалгуудыг биелүүлж хөдөлдөг гэсэн үг ерөөдөө. За энийг болохоор олон нийтэд анх одоо нээжсэн хүн болохоор энэ inner circle trade-д одоо нөгөө ICT буюу энэ залуу байгаа тийм. Энэ залуу чинь ерөөдөө одоо ICT-ийн одоо загалмаас хийцэг шүү дээ. Яагаад одоо ICT inner circle trade гэдэг зүйлийг гаргаж ирсэн шалтгаан нь манай хүн чинь болохоор өөрөө энэ алгоритмыг хөгжүүлж хийсэн хүмүүс багт нь одоо өөрөө ажиллаж хийсэн хөгжүүлэгч хүн гэж одоо өөрийгөө танилцуулсан. Тэгээд зах зээл бол ийм алгоритмын дагуу хөдөлж байгаа гэд одоо энэ ICT гэдэг inner circle trader гэдэг одоо өөрийгөө ICT гэж нэрлээд ийм одоо концепцийг гаргаж ирсэн байна. Одоо short money concept гэж ярьдаг тийм. За одоо тэмүүд ICT өөрөө дэлхийд дээр байгаа одоо ерөөдөө хамгийн өндөр win rateтэй трейдер одоо 70% win rateтэй гэж ярьдаг. 71 чөлөө тэр хувийн win rateтэй гэж ярьдаг. За дэлхийд энд байгаа ингээд одоо маш амар том арилжаачдыг харах бол бүгдээ л нэг 40%, 50%-ийн win rateтэй одоо арилжаа хийдэг хүмүүс байдаг байхгүй. 50-аас дээш хувьтай байх юм бол ерөөдөө ихэнх нь баг ингээд саяд нь тэр бомтон болцооцсон байдаг. Тэгэхээр ICT нь өөрөө энэ алгоритмыг байдаг гэдгийг өөрөө баталж хэлээд тэгээд дээрэс нь ийм систем бас ингээд угаасаа олонний бид нар одоо ингээд хэрвээ сайн судлаад үзэх юм бол угаасаа ингээд байж байгаа. Бүр үнэхээр сайн судалж чаддаг хүмүүс бол зүгээр ингээд тухайн өдөртөө хайсараад өнөөдрийн яг аль цагт нь волюм орж ирэх юм бэ гэдгийг бас мэддэг болсон байдгийг мэддэг хүмүүс бас байдаг юм байлээ. Бид гэхдээ тэгж хайж бас арай чадахгүй болно. Яг сайн мэдхгүй болоо. Тэгэхээр ICT гэдэг концепц одоо тэр ажиллаад байгаа алгоритм гэж яриад байгаа зүйл байгаа тийм. Тэгмүүд энэ алгоритм энэ ICT бол нэлээд жоох ядаргаатай их олон юм хардаг. Яг нэг олон бас сурчил өгнө гайгүй. Гэхдээ л ер нь бол нэг тохиромж надад тохиромжтой санагдав. Яг тэр тухайн алгоритмыг хөдөлж байгаа хүчин зүйлс чинь өөрөө одоо бидний үзээд байгаа энэ арга барил дээр ирэхэд яваад идэг байхгүй. Магадгүй одоо энэ үзээд байгаа хэдүүлгийнх нь үзээд байгаа нь баг ирээдүйд 70% илүү win rateтэй байх боломжтой юм шиг санагддаг байхгүй. Яг тэгвэл одоо жишээ нь 5 дахьд би та нарт ингээд юу яллаа шүү дээ. Арилжаанд ороод ингээд чаленж ингээд жоохон халаалтай хийж ингээд яасан шүү дээ. Тэгэхэд бол би зөвхөн голф дээр 5 дахьд яг орой 6-аас хойш яг суугаал нэг 4-5 арилж хийж байгаа байхгүй. Тэгэхэд бол ерөөсөө ер нь бол бараг л
бараг л алдаагүй дээ. Бараг л алдаагүй. Та өдрөө ингээ байнга явуулсан. Зүгээр сүүлд нэг энэ нэг жоохон энэ зүүн дээр л алуулчлаа. Ингэсгээд орсон байсан зүү зөвхүүлээд доош яваад өгсөө. Яг энэ дэр бол миний өөрийн буруу л та. Би өөрөө цагаа үлээгөөгүй ер нь чиз яг орчихсон зэг дээр ирсэн болохоор цагаа дуусгахгүйгээр тухайн явж байгаа минутаа дуусгахгүйгээр шууд орцсон. Тэр нь бол яг миний өөрийн алдаа болчихж байгаа. Нөгөө талаасаа хэрвээ би ингээд арай жоохон хүлээцтэй байгаад яг зөв юугаар орсон бол энэ дэр алдахгүй. Зөв хийчээ доошлоод ирэхээр ч юм уу эсвэл энэ өрөөг шалгаад ороод ирэхээр нь дарчул болохоор байсан байгаа юм. За тэгээд дээрэс нь энэ систем нөрөө ерөнхийдөө арилжаалдаг. Одоо ерөнхийдөө бидний нөгөө volume time-ууд гэж байгаа юм л да. Одоо энэ ICT sessions гэдэг байгаа шүү дээ, тийм. Ингээд дарахаар бидэрт ингээд Азийн, Лондонгийн, Нью-Йоркийн ингээд volumeтэй үед гаргаж өгдөг шүү дээ. Тэгмүүд энэ систем бас өөр яг тийм л юм бидэрт өгч байгаа. Ер нь бол 8-аас 12 хүртэл 3-аас өдөр 3-аас 6 хүртэл өглөө 8-аас 12 хүртэл ерөнхийдөө ийм тухайн сешнүүдийн одоо энэ алгоритмаа ингэж захиалга биелүүлдэг тэр цагуудыг биднэрт гаргаж өгч байгаа. За тэгмүүд энэ өглөө Сидней дээр бол бараг л хөдөлгөөн байхгүй дээ, ярилцаа гэж хэрэггүй гэж байна. За өглөө Азийн сешн Токио дээр болохоор ерөнхийдөө ер нь бол low volatility бараг л нэг юу байхгүй. Гэхдээ яг нэг China ерөнхийдөө голцоо хятадын л ерөнхийдөө хөдөлгөөнүүд орж ирдэг. Одоо хятадаас том гүйлгээнүүд орж ирэх юм бол тэр л волюм орж ирдэг гэсэн юу байгаа байхгүй. Тэгэхээр одоо хятадууд алтыг бараг худалдаж авахаа болцсон болохоор голд молтон дээр бол одоо бараг Аз дээр хөдөлгөөн бараг л гарахгүй гэсэн. Паунд, йен дээр бол бүр гарахгүй гэсэн шүү дээ. Хятадууд оролцохгүй юм чинь. Биткойн дээр бол гарч болно. Хятадууд ч бас биткойныг бас авч байгаа одоо зөндөө олон биткойны тийм крипто акулууд гэж нэрлэдэг те. Тэд нар бол байгаа. Тэгтээ тогтмол авч ийнэгүй л үгүй те. Яг криптогийн хувьд бол арай илүү том зургаар харсан зүйл болчихж байгаа. Жишээ нь чи ингээд жижигхэн хөдөлж байгаа үеуд ч байна. Том хөдөлгөөн гарч байгаа үеуд ч бас байгаа. Тэгэхээр Азийн хөдөлгөөн дээр бол ерөөхдөө одоо Аз бол биднэрт баг сонин биш болж эхэлж байгаа гэсэн үг. Аз дээр бол баг арилжаа их ямар ч шаардлагагүй болж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ Лондонгийн сешн гэж байгаа те. 3-аас 8-ийн хооронд гэж байгаа. За энэ үеүүдэд бол за хэдүүлээ хамгийн өндөр хөдөлгөөнт одоо энэ паунда хэдүүлээ харцгаа Лондонгийн хөдөлгөөн дээр одоо чинь энэ явсан хөдөлгөөн маань энэ бол яг 3 цагаас эхэлсэн хөдөлгөөн байна шүү дээ. Энэ доор цагаар харж гэнэ үү та яг 3 цагт маш том хэмжээний одоо волюм хөдөлгөөн орж ирсэн байна шүү дээ те. За бусад өдрүүд нь яг хөө эдгээр дээр бол нэг тэгж юу гарч ирч чадаагүй. Гэхдээ нөгөө волюм индикатор хараад гэх юм бол өндөр волюмтай. Гэтэл нөгөө энэ midnight-аас жоохор rejection аваад дэш явсан харагдчихэв. За энд бас яг 3 цагаас ерөөхдөө паунд йений хувьд бол Лондон дээр бол яг 3 цагаас орой 6 хүртэл мэдээ одоо том хөдөлгөөнүүд нь гарч ийна гэсэн одоо юу байгаа. Судалгаа байгаа юм. За алтны хувьд ч гэсэн ялгаагүй. Лондонгийн бирж дээр бас хөдөлгөөн хийхийн хувьд бол хийдэг. Гэхдээ яг нөгөө нэг тогтмол хийж байгаа юу гэдэг нь бас жоох эргэлзээтэй байгаа. Одоо чинь заа 3-аас волюм орж ирээд ерөөхдөө ингээд доошо автрендийг үргэлжлүүлээд явсан байна. Энэ дээр бас нэг хөдөлгөөн гараагүй. Ерөөхдөө Лондон дээр алт бол баг нэг хөдөлгөөн байхгүй болсон харагдаж штэ тэ. Ер нь бол Азаасаа том хөдөлгөөн гардаг. Ер нь бол айгүй цөөхөн болсон байна. Одоо тэгэхээр алтны хувьд бол баг л одоо ер нь Нью-Йорк сешн л хэдвэлээ арилжаад арай илүү эвтэйхэн болж эхэлж байна гэсэн. За алтан дээр тэгвэл яг хитээс хойш гайгүй ерөөхдөө орой 8 цагаас эхлээл 12 хүртэл байгаа. Хэдүүлээ уусаа чаленж хийх хугацаа маань ер нь бол ийм байна. Орой 8-аас шууд 12 хүртэл 8-аас ерөөхдөө лайв эхлээл хэдүүлээ сууж байгаа чартаа харж байгаа. За одоо энэ чэнс хэдүүлээ орцгоё. Ингээд тгийгээд ерөөхдөө ярилцаад явна гэсэн үг. За өдрийн хувьд бол ерөөхдөө бас л ялгаагүй 2 дахь, 3 дахь, 4 дахь өдрүүдийг хэлж байгаа. Одоо маш сайхан гоё өвчтэй волюм орж ирдэг тийм байдал гэсэн үг. За нэгдэхэд бол ерөөхдөө маркет онгойдог. Ерөөхдөө гэхдээ нөгөө маш удаан их тийм том хөдөлгөөн бол гарч ирэхгүй. 5 дахьд бол volatility өндөртэй ч гэсэндээ одоо юу байдаг? Одоо manipulation явах зүйл бол нэлээх байдаг гэсэн зүйл. Одоо
одоо юу гэх юм тооцоолоогүй одоо маш сонь хөдөлгөөнүүд гарах боломжтой. Тэгэхээр 5 дахьд бол арилжаалаа дими гэсэн тийм зөвлөгөөг бол өгч хэлээ л дээ. За тэгэхээр энэ T+0 систем маань ер нь бол биднэрт ийм мэдээллийг бол олж өгч байгаа гэсэн. За Nasdaq-ийн хувьд бол ерөнхийдөө 9:30-аас 11:30 хооронд одоо маш хүчтэй хөдөлгөөн гарч ирэх боломжтой гэж одоо үзүүлж байгаа. За тэгээд ерөнхийдөө Нью-Йоркийн төгсгөл буюу 1 цагаас 4 цаг хүртэл бас нэг чиглэлийн одоо тайвширсан хөдөлгөөнүүд бас гарах боломжтой гэсэн зүйлсэл байгаа. Ерөнхийдөө Nasdaq-ийн хувьд бол цэвэр яг London session дээр арилжаалагдана. За бусад цагаар бол Nasdaq дээр ерөөсөөр оролт хийгээд ямар ч хэрэг байхгүй гэсэн зүйл энэ чинь ерөнхийдөө гарч ирж байгаа. За ойлын хувьд бол 9-өөс 12 хүртэл гэж зааж өгч байгаа ойл дээр. За биткойны хувьд болохоор мөн ялгаагүй Нью-Йоркийн цаг дээр бол 8-аас шөнийн 1 цаг хүртэл одоо Монголын цагаар ярьж байгаа шүү. Би бүгдийг яг монголоор GMT нэмэх 8 гэдээ харуулад татсан байгаа цагийн. За тэгэнгүүтээ Лондон дээр болохоор 3-аас орой 7 хүртэл өглөө Аз дээр 8-аас 12 хүртэл гэсэн ийм цагуудыг бол өгч байгаа. За тэгэхээр биткойн дээр бол яг харьцангуй бүтэн өдрийн туршил гайгүй байгаа. Өглөө 8-аас орой шөнийн 1 хүртэл бас аль ч тохиолдолд хөдөлгөөнүүд гарах боломжтой гэсэн санаа болж ирээд байна. За хамгийн сүүлийнх нь болохоор pound yen дээр pound yen-ийн юу чинь дээр байгаа лөө. Pound yen ярьсан баг те. Би энэ дээр pound yen-ийг гаргаж тавих юм шүү дээ. За яг pound yen бол угаасаа тодорхой дүү. Хэдүүлээ угаасаа юун дээр байгаа. Азийн yen-с шилтгаалсан хөдөлгөөн бол Аз дээр гарах боломжтой. Тэгээд Лондон дээр угаасаа pound-ийн өөрийнх нь хөдөлгөөн гарч ирж байгаа. Мөн Нью-Йорк дээр бол угаасаа аль алинд нь нөлөөлдөг. Тэгэхээр pound yen бол бүтэн 24 цагийн турш одоо яг энэ 3 volume session-д бол арилжаалахад бол тохиромжтой гэж үзэж байгаа. Pound yen-ийг бол pound yen-ийг одоо яг энэ өглөө 9-өөс эхлээд ер нь бол нэг орой 11 12 хүртэл арилжаалах бол боломжтой байгаа. Яг нэг чиглэлийн огцон volume гарах цагууд нь бол ерөөхдөө хөвчлэн Лондон дээр, Нью-Йорк дээр байгаа. Аз бол яг хаяад яг йений өөрийнх нь сонирхлын мэдээ гарсан үед Аз дээр яг йенээс хамаарч бол хөдөлгөөн бол хийж байгаа тийм. За тэгэхээр T+ систем гэдэг маань ерөөхдөө ямар систем бэ гэхээр зах зээлд орж ирж байгаа тэр олон захиалгуудыг биелүүлдэг тийм алгоритм байх нэ. За энэ алгоритм нь өөрөө 24/7 ажиллаж идэг байх нэ. Тэгэхээр хэдүүлээ тухайн алгоритмыг өөрөө зах зээлд алгоритм байгаа гэж үзэж байгаа учраас тухайн алгоритмын хөдөлгөөн маань одоо биднэрт тухайн алгоритмын хөдөлгөөн юу мэдэгдэх вэ гэхээр ерөөсөө одоо яг ICT-ийн алгоритмын ойлголт бол арай ондоо байгаа шүү дээ. Одоо манай хэдүүлэнгийнх нь үзэж байгаа сурах гээд байгаа энэ миний одоо энэ зааж өгöd байгаа арга барил бол ерөөсөө ханш бүсээс бүсийн хооронд шилжиж байгаа гэдэг зүйл байгаа. Бүс рүү шилжих бодит захиалгуудын дараа бүс тогтох үйлдэл явд юм аа. Тэр нь өөрөө алгоритм байгаа. Одоо энэ маш олон алгоритмын хөдөлгөөний дундаас яг энэ нэг алгоритм нь энэ мөн байна гэдгийг хэлээд байгаа. Бүсийг тогтоох одоо үүргийг гүйцэтгээд байгаа хөдөлгөөн мөн байна гэдгийг хэлээд байгаа. Хэдүүлээ тэр алгоритмын хөдөлгөөнүүдийн нэг хөдөлгөөний мэдчлээ те 5-6 алгоритм байдаг байлаа. Нэгийг мэдчлээ. Хэдүүлээ тэрийг бүрдийг хүлээх юм бол алгоритм хөдөлж авч угаасаа хөдөлгөөн нь хийгдэнэ гэсэн. Тэр явах нь үнэн гэсэн тиймэрхүү байр суурьтайгаар хэдүүлээ энэ алгоритм сурна гэсэн. За ханшийн бүс ингээд тогтоод явж явах үедээ өөр нэг бүс рүү шилжүүлэлт хийхдээ pullback буюу тухайн шилжиж байгаа бүсийнхаа ёроолыг хийгээд дахиад хай дээр очдог гэсэн санаа авахгүй. Гэсэн санаа аваад шүү. Ханшийн бүс энд байлаа. Бүсийг дээш нь шилжүүлээд орж ирлээ. Ханшийн бүс дээш нь шилжихдээ тухайн бүсийнхаа ёроолыг болон хаяыг дандаа хийж идэг. Тэгжиж өөрөө бүс тогтсон гэдэг ойлголт үүсэх байхгүй. Бүс тогтсон гэдэг ойлголт үүснэ. Бүс ийшээ үнэхээр бүс шилжчихлээ гэдэг зүйлийг ханш тухайн бүстэй бүсийн ёроол болон одоо таацыг хийж өөрөө тэнд ханш тогтдог гэсэн үг.
Одоо тэгэхгүй зүгээр ингээ явчих юм бол хан шинэ бүсэд тогтсон уу гэвэл үгүй байхгүй. Энд зүгээр хальт жоохон амарж байгаа явцсан байгаа байхгүй. Тэгээд энд очиод жинхэнэ бүсээ тогтоо хөдөлгөн. Ерөөсөө л ийм байгаад. Энэ өөрөө яг ерөнхийдөө бол бодиттой зүйл байхгүй. Одоо ерөөсөө чартыг харах юм бол дандаа тийм хөдөлгөн байна. Одоо энгийнээр та хэд ингэ ойлгож байна. Нэг ийм огцон хөдөлгөөний дараа pullback өгөөд дахиад нөхдөг. Иймэрхүү төр зураг. Огцон уналтын дараа ч мөн ялгаагүй нэг pullback өгөөд нөхдөг. За энэ заавал юу яаж болно? Яг энэ өсөлтийнхөө оройг шалгаж болно, эвдэж болно, эсвэл эвдэхгүй байж болно. Тухайн бүсүүрээ хаана тогтож ийнэ гэдэг зүйлөө. Энэ доороос шилжүүлсэн бүс энд очиж шилжиж байгаа. Энэ доороос шилжүүлсэн бүс энд очиж шилжиж байгаа гэдэг зүйлийг л одоо бүсээс бүсийн хооронд шилжиж байгаа тийм. Ерөөсөө л энэ зүйл л яваад байгаа шүү. Хамгийн гол үндсэн зүйл нь. За одоо хэдүүлээ чартан дээр харцгаая тийм. За одоо таны 5 дахь өдрийн хөдөлгөөнийг хэдүүлээ харъя л та. За Аз ингээд дууссан. Лондон дээр орчихсон тийм. За Лондон дээр тэгвэл одоо энэ чи бол харагдаж штэ тийм. Үндсэн хөдөлгөөн, pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн, pullback, хэмжээсийн гүйцэтгэл гэж харагдаж байна. За хэдүүлээ энийг сайхан зураад үзье. За эндээс шилжүүлэгчийн хөдөлгөөнийг аваад зурлаа. За бидний ихний баталгаа буюу энэ бүсийн орой шилжүүлэгчийн голын цэг дотор байрлаж байгаа. Эвдэж илүү гарахгүй. За тэгэхээр энэ бол хүчинтэй шилжүүлэгч мөн байна гэдэг зүйл орж ирж байгаа. За үндсэн манай бүсийн эхлэл маань өөрөө энэ ч байгаа даа. За бүсийн эхлэл маань энэ ч гэсэн яг хуу ерөнхийдөө бол эхний ээлжинд бол энэ бүсийн одоо за би тэрийг дараа нь заа. Одоохондоо бол та энэ бүсийг гээд аваад үзчих болно. Арай илүү хэрцэнгуй. Өнөөдөр бид гэхдээ энийг бүгдийг зааж өгнө. Одоо энэ жишээн дээр ингэж ойлгож байна. За энд ийм бүс тогтсон. Бүсийн ёроолын бүсийн оройн нэмчээ, ёроолын нэмчээ. Тэр энэ өөрөө бүсийн шинж чанар. Тухайн бүсэд ингэ тогтож байгаа шинж чанар гэхгүй. Ийм оройтой, ёроолтой байна гэсэн. Тэгээ зарим тохиолдолд бүр ингээд олон удаа ингээд шалгаад ингээд рейнжлээ явцсан байдаг те. За энэ тохиолдолд гэхдээ нэг шалгасан ч гэсэндээ стил энэ өөрөө бүс байхгүй. Ер нь бол тодорхой хэмжээнд ийм рейнж хөдөлгөөнтэй оройн энд байсан. Доошоо ёроолн нэмчээ байсан. Рейнж хөдөлгөөнтэй тухайн бүсийг доош нь ингэж бүтэн шилжүүлэх хөдөлгөөн нэмчээ ингэж гарч ирсэн байгаа юм. За тэгвэл бүсийн оройгоос шилжүүлэгч татсан одоо хэмжээсийнхаа голын цэгийг яг давхартуулаад ингээд татж байгаа тийм. За бидний авах хэмжээ юу вэ? Эхний хэмжээ. Бүсийн яг бүсийн өөрийнх нь хэмжээ. Бүсийн өөрийнх нь хэмжээ. Энэ хэмжээг бид нар авах нэ. За энэ хэмжээг. За pullback энд дууссан. Pullback энд дууссан. За энэ хүртэл авсан баг. За дараагийн хэмжээ. Үндсэн одоо энэ хөдөлгөөний эхлэлээс шилжүүлэгчийн голыг давхардуулсан цэг хүртэл харна. Дараагийн хэмжээ. За энэ хоёр хэмжээг бол хоёуланг нь авсан. За бидний хамгийн бүр ингээд шунаж болох хэмжээ буюу энэ доор бүсийн ёроол хүртэлх хэмжээнд бол арай очоогүй байгаа. За тэгэнгүүт би бол энэ хүртэл харж байгаа бүсийн эхлэлийг энэ хүртэл эндээс харж байгаа. За би нарын зургийг ялгаж байна. Энэ оройгоос харж байгаа. Яагаад тэгэхээр тухайн бүсийн орой энэ чинь ёроол нь өөрөө энд байгаа. Энэ дотроо яг тухайн энэ бүс өөрөө шилжүүлэгчийн юун дотор голын цэг дотор багтаж байгааз. Одоо ингээд энэ бүс маань энэ дотроо багтаж байгааз. Тэгэхээр тухайн бүсийг өөрөө энэ гэж авч болно. Энд бас жижиг бүс байгаа. Энэ бас өөрөө дотроо энэ тухайн бүс өөрөө дотроо жижиг ийм бүстэй байгаад одоо жижиг ийм бүс үүсгэсэн байгаад энийг доош нь шилжүүлсэн байгааг та харж чадж байгаа шүү дээ. Шилжүүлээд pullback өгөөд хэмжээсийн гүйцэлт хийгээд тухайн бүс ийшээ шилжиж тогтчлоо гэдэг жижиг цагийн хөдөлгөөн гэсэн үг. Жижиг цагийн хөдөлгөөн шилжүүлэлт хийгээд явсан хөдөлгөөн гэсэн үг тийм. За энэ маань бас дахиад доошогоо хардаа.
үндсэн хөдөлгөөн, pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн, pullback, хэмжээсийн гүйцэл гээд дахиад дотроо ийшээ шилжүүлээд ороод ирсэн. Тэгвэл энэ маань энэ бүсийг шилжүүлсэн энэ одоо энэ том байгаа бүсийг шилжүүлсэн үг гэвэл үгүй. Зүгээр бүс дотроо хөдөлж исэн жижиг хөдөлгөөнүүд байгаа байхгүй. Тэгвэл энэ өөрөө том цагаараа энэ жижиг хэмж өөрөө нэг бүс болчихно гэсэн. Зүгээр цагаа жижигрүүлээд харахаар л дотор нь жижиг бүсүүд байгаад байна л гэсэн үг байхгүй. Энэ өөрөө цагийн уялдаа хамаарал нөгөө фрактал гэдэг зүйл чинь болчиход байгаа. Тэгэхээр бид нар арилжаалах цагуудаа зөв сонгох хэрэгтэй. Аль цагийн үед шилжүүлэгч хийж гинөө гэдгийг бас мэддэг байх хэрэгтэй. Энэ жижиг шилжүүлэгч бол одоо энэ зүгээр 5 минут дээр байгаа жижигхэн шилжүүлэгч. 5 минутын одоо кандилуудыг шилжүүлсэн, бүсийг шилжүүлсэн. Энэ бас ялгаагүй. Энэ том өөрөө юу юм бэ гэхээр хэдүүлээ одоо 30 минут дээр тавиад үзье. 30 минут дээр шилжүүлсэн 30 минутын шилжүүлэгч. Цаг руу тавьсан ч нэг өсөндөө бараг цагийн лаануудыг шилжүүлсэн тийм хөдөлгөөн болж байгаа байхгүй. Тэгэхээр аль цаг дээр арилжих вэ гэдгээс нь шалтгаалаад бас яг юуг нь анхаарч харах хэрэгтэй гэдэг нь өөрөө бас чухал байгааз. За. Тэгэхээр бүсийг ингээд авчиж байгаа. За тэгвэл миний авсан хэмжээ бол бүсийн ёроол буюу энэ хэмжээ байгаа. Ихний хэмжээ тийм. За энэ хэмжээг энэ чинээс аваад үзэхээр ерөнхийдөө энэ бүсийн хэмжээ энд давтагдаад дууссан гэсэн. За дараагийн хэмжээ бүсийн энэ одоо шилжүүлэгчийн ёроол хүртэлх хэмжээ. За ерөнхийдөө энэ хэмжээ яг энд очиод ханаад дууссан одоо болж байгаа. Яг л хэмжээгээрээ байгаа гэсэн үг. За энэ яг оройн давхцаж байна. Ёроол нь бас яг давхцаж байна. Ерөөсөө илүүчүүд дутуучгүй яг л хэмжээгээрээ байгаа байхгүй. Хэдий 94 pp хөдөлгөөн яг л энд ингээд явсан байгаа гэсэн үг. За ингэж төгс ингээд давхцаад байгаа шалтгаан нь өөрөө алгоритм болохоор байхгүй. Энэ өөрөө давхар бидний баталгаа авч болох зүйл. Алгоритм өөрөө ингэж захиалгуудыг биелүүлж байгаа болохоор ингэж ерөөсөө ханшин яг төгс давхцаад байгаамаа гэдэг зүйл. Одоо давхар бидний арга барил одоо бодтой үнэ гэдэг одоо нэг баталгаа гэсэн. За тэгэнгүүт юу болсон бэ гэдгээс би өчигдөр танд оролтууд харуулсан тийм. За ямар оролтууд өчигдөр ирсэн бэ гэхээр эхлээд би жижиг цагаараа харж ирсэн. Жижиг цагаараа харж агаад энэ ч шилжүүлэлт хийгээд ороод ирсний дараа би эндээс сэл орсон байгаа тийм. Сэл орсон байсан. Одоо чатн дээр гүйлгээд харуул. Тийм баг энэ оройгоос орцсон байж тээ. Тэгээд чаленжаараа орсон. Чаленжаараа ороод энд очиход ерөөхдөө миний бүсийн хэмжээ бол хандах юм байна гэдэг зүйлийг би мэдчихсэн болохоор ерөөхдөө эндээс ингэж орсон шүү. Тэгээд 40 pip авчиж болох юм байна. Тэгээд тухайн бас цагийнхаа юун дээр анхаар одоо кандилыг би болсон. Кандила бас хараад кандил маань энэ кандил өөрөө улаан өнгийн кандил байх юм байна гэж надад гарч одоо шинжилгээгээр гарч ирсэн болохоор энэ дээр ингэж орчиж байгаа. Тэгээд ерөөхдөө баг оройгоос нь ороод юу яасан гэсэн үг. Типийг авсан гэсэн үг. За тэрний дараа энэ тэгсэн чинь юу яасан бэ гэдгсэн чинь энд өөрөө шилжүүлэлт хийгээд ороод ирсэн. Том цагаар шилжүүлээд ороод ирсэн. Нөгөө 5 минут дээр авчихсан жижигхэн хэмжээ чинь дунд цаг руу шилжээд энэ өөрөө том цагийн шилжүүлэгч болоод ороод ирсэн. Энэ хөдөлгөөн маань тэр чигтээ явсаар байна. За шилжүүлэгчийн хөдөлгөөн дуусчлаа гэд. Одоо энэ шилжүүлэгч маань яваад хөдөлгөөн энд дуусчлаа гэдгээ би мэдэнгүүтээ энэ ч pullback-аас нь би дээшээ одоо за одоо хэдүүлээ харж чадж байгаа шүү дээ тийм. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback хэмжээсийн гүйцэл тэгээд харж чадж байгаа тийм. Яг энэ хөдөлгөөнийг энэ хэсэгт явж байгаа. За тэгмүүд энэ pullback-ийн хөдөлгөөн буюу одоо энэ pullback шилжүүлэгчийн дараагийн pullback-ийн хөдөлгөөн буюу энэ хөдөлгөөнийг би дээшээгээ 40 pip явчих боломж байна гэж бас харж байгаа. Тэрийг бол гэхдээ яг хуу тодорхой хэмжээнд юу яаж байгаа л та. Бас найдаж л байгаа гэсэн. Тэгээд би энэ change pullback яроолоос нь жоохон доошлоод ороод ирэхээр нь stop loss-оо энэ доор ингээд тавьчих болохоор юм байна гэж хараад дээшээгээ би buy орсон. За одоо
энэ юун дээр Telegram дээр би ингээд орсон оролтуудаа харуулсан да. 5 өдөр харуулсан шүү дээ. Тэгээ яг ийм оролтыг хийгээд типигээ ерөөхдөө яг хөө жоохон сунгаад авцсан. Яг тэгэхээр дахиад тийш явах нь мэдчихсэн болохоор энэ ханш маань өөрөө замдаа хаана очихоо бидэрт хэлж өгөөд pullback хаана дуусгаа бидэрт хэлж өгч байгаа гэсэн шүү дээ. За тэгмүүд pullback дээр нь одоо бид нар доошоо хөдөлгөөн дээр нэг бариад авчиж байгаа. Pullback дээр нь бид нар бариад авчиж байгаа. За энэ шилжүүлэгч нь бас барьж авсан. Шилжүүлэгчийг зөвхөн candle болон цагийн тусламжтайгаар барьж авч болно. Тэгмүүдээ хэмжээсийн гүйцэлт дээр нь ингээд барьж авч байгаа ч юм уу те. Ингээд бид нар хөдөлгөөнүүдийг ингээд маш ойлгомжтой гойгоо бариад авах боломжтой байгаа. Хамгийн гол нь зөв таньчих юм бол. За тэгэнгүүтээ одоо цагаа жоохон жижигрүүлээд pullback-ийг яаж хэмжсэн бэ гэдэг зүйл. Pullback. За pullback-ийн хөдөлгөөн. За энд шилжүүлэгчийн орол байгаа. Энд тэгвэл pullback-ийн үндсэн хөдөлгөөн байна. Pullback нь байна. Шилжүүлэгч нь байна. Pullback нь хэмжээсийн гүйцэлт нь. За хэмжээд үзье хэдүүлээ. Шилжүүлэгчийн оролоос шилжүүлэгчийн орой хүртэл татлаа. За бидний дүрм бүсийн орой маань шилжүүлэгчийн тал голын цэгтээ дотроо багтчих. Тэгэхээр одоо шилжүүлэгт мөн гэсэн. За бүсийн оролоос авлаа. Голын цэгээ дариуллаа. Давхардуулаад татлаа. За ерөнхийдөө энэ чинээс энэ хэмжээ яваад одоо энэ оролоос энэ хүртэл энэ орой хүртэлгээд хэмжээс маань ханаа дууссан байна. Нэг ёсондоо pullback дээр нь дахиад эндээс ингэж орох боломжтой байсаа гэсэн. Яг орсон л доо ороод чи 3 үеэ ингэж давлаа. Ингэж давж орж ирсэн шүү дээ. Тэгээд дөрөвдөх дээр нь хэмжээсийн гүйцэлт рүү явахдаа юу яасан гэсэн үг. Цагаа томруулж хараад дахиад нэг өсөлт байгаа юм байна. Өсөлт байгаа юм байна. Тэр өсөлтийн өсгөнгүүтээ доошо сэл орё гэд би хүлээжсэн байхгүй. За тэр нь ямар өсөлт юм бэ гэхээр одоо энэ pullback-ийн хөдөлгөөн байгаа шүү дээ. Pullback ингээд энэ ч дуусчлаа. Гэхдээ pullback ингэж одоо том цагаа харах юм бол ингэж дуусахгүйсэн. Дотроо одоо нөгөө манай фракталын 2 дугаар загвар буюу ийм хөдөлгөөн хийх гэсэн байхгүй. Ийм хөдөлгөөн. Яагаад тэгж бодсон бэ гэхээр одоо та ичсэндээ одоо юу вэ гэсэн. Энийг 15 руу шилжүүлээд тарах юм бол за бүр 30 руу шилжүүлээд тарах тийм. Энд чинь ерөөхдөө 30 минут дээр татагдж байгаа хэмжээс байхгүй. 30 минут дээр юм гоё шилжүүлэгч хийсэн. 30 минут дээр энэ бүсийг ийшин шилжүүлсэн хөдөлгөөн байхгүй. За тэгсэн чинь юу болсон гэдгсэн чинь ганц ийм өсөлтийн зөрүүнийг 4 улаан кандал одоо ногоон кандал ууз зөөр өссөн кандал. Тэмүүтийн том цаг дээр харагддаг өөрөө буруу харагдаад байгаа. Яах ёстой юм бэ гэхээр pullback маань зүгээр ингэж явах гэдэг шүү дээ. Хэмжээ одоо үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback гэснээр шууд ингээд доошоо явах гэдэг байгаа байхгүй. Энэ ингээд огцон өссөн. Жижиг цагаараа задлсан гэсэндээ тэгтэл манай фракталын маань хэмжээ тийм биш шүү дээ. Одоо pullback-ийн загварууд маань одоо та хэдд би явуулсан тийм. Нэгдүгürt бол ийм байгаа. Гэхдээ энэ нь тухайн цагтаа яг ингэж тодорхой харагдах хэрэгтэй байхгүй. Хоёр дахь загвар нь бол ийм байгаа. За гурав дахь загвар нь бол ийм байгаа тийм. Тэгтэл энэ хоёрдугаар загвар байсан. Зүгээр ингээд огцон өсөд гараад ирсэн. Шууд ингээ гараад ирсэн. Тэнгүүтээ дахиад нэг буцааж унаад өсөх хэрэгтэй байсан. Буцаж унаад өсөх хэрэгтэй байсан. За тэгмүүд яаж хэмжих ёстой вэ гэхээр тухайн pullback-ийнхаа одоо ингээд оройг хэмжээд авчна. Тэгээд тал хүртэл нь ийм цаг одоо эн чи юу яасан шүү дээ. Энэ ёроолоос өссөн те. Энд чи шууд цаг шилжиж орж ирээд өссөн. Тэнгүүд энэ хүртэл явах боломжтой байсан байгаа байхгүй. Энэ хүртэл. Яг зааж тагаа жоохон багсаад. Хаанаас эхэлсэн мэн? Өссөн мэн. Эндээс өссөн биз дээ. Энэ хүртэл унангуудаа цаг шилжээд дэш өссөн шээ. Тэнгүүдээ би энэ хүртэл өснөө гэд одоо pullback маань фракталын 2 дугаар загвараар буюу ингэж яваад ингэж өсөж орж ирээд энэчнээс доошоо унах юм байна гэд би шинжилгээ хийчихэд тэгээд хань шинж ийшээ өсөд ороод тэгэхээр би энэ ч орцсон. Эндээс шууд яг эренгүүт нь орцсон. Тэгсэн чинь харин юу яатсан юм л та.
яг хөө жоохон доороос орж таарсан юм шиг байна. Захиалганаас болоод ч юм уу. Тэгээд энэ ч нэг зүүгээр миний стафтосыг авчаад яваад өгсөн. Стар бол ингээд доошоогоо хангалттай авчихаар байсан. За энэ бол яг хөө миний алдаа нь юу байсан бэ гэхээр би нэг кандилыг таамаглаж өгсөн шүү дээ. Одоо явж байгаа 30 минутанд улаан. Одоо энэ явж байгаа 30 улаан. Дараагийн 30 ингээд ногоо яваад тэрний дараагийнх нь улаан байна гэд ингээд таамагласан шүү дээ, тэ. Тэгээд яг хөө тэр таамаглахдаа юу яагаагүй. Энэ 30-ыг улаан гэдгийг мэдээд оройгоо шалгахтаа унаа. Гэтэ нэг юу гэдэг вэ? За би энийг одоо яг хөө хэлээд өгчээ. Тэгээд дараа нь би гоё дэлгэнгүү дараагийн хичээлүүд төр цагийг гоё дэлгэнгүү тайлбарч өгнө. Энд өөрөө одоо кандилыг би нэг 30 дээр тавьж айлж байна. За энэ 30 минутанд юу болох ёстой байсан бэ гэхээр кандилыг 3 вааж байгаа ерөөхдөө. Эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэж 3 ваадаг байхгүй. За 30 минутын кандил бол ерөөсөө 10 минут байхгүй. 10 минут. Одоо 3 л 10 минут байгаа гэсэн үг шүү дээ. Эхлэл хэсэгтээ зүүгээ хийчээд тухайн кандилынхаа бүсийг тогтоогоод голын хэсэгтээ үндсэн хөдөлгөөний хийдэг. Одоо энэ голын хэсэгтээ үндсэн хөдөлгөөр хийсэн. Төгсгөл хэсэгтээ яа гэм бэхээр таталтаа хийгээд өнгөө чигээ хадгалаад дуусдаг байхгүй. Одоо лааныхаа чиглэлийг нэгсэндээ зүүгээ доод зүүгээ хийчээд буцаад нэг өсөөд тэгээ доошо чиглэлээ хадгалаад үлддэг гэсэн үг. За тэгвэл тэр үед өөрөө юу байх юм бэхээр одоо жишээ нь би яг энэ чи шууд 20 шилжүүлээд орсон байгаа байхгүй. Тэгэх ёсгүй байсан. Үсэлтийн бүрэн дуусах ёстой байсан. Тэр нөөрэ яах ёстой байсан бэ гэхээр би 25 болон 6 минутаас орох ёстой байсан гэсэн үг. За ерөнхийдөө бол одоо энэ үсэлт нь 24 дээр байсан байгаа байхгүй. Нөгөө нэг татах хөдөлгөөн маань өөрөө дуусаагүй. Би энэ 5 минутаа шилжүүлэх ёстой байсан гэсэн. 5 минутаа шилжүүлээд би 25-аас орсон болвол ингээд stop loss бид энэ зүүмөнд орохгүйгээр энэ зүү явсны дараа би ороод доошоогоо 40 pp очих боломжтой байсан бохоггүй. Яг хөө энэ дээр бол миний жоохон түргэцснийх. Тэгээ дээрэс нь нэг хурал мурал хийгээд жоохон завгүй байсан болохоор жоохон буруу орчих юм л та яраад. Тэгэхээр иймэрхүү алдаануудаас гардаг байх юм да. Хамгийн гол юм нь яг л бүх нөхцөлөө хүлээгээд тэднийхэн дагуул арилж байгаа их хэвээр. За тэнгууд энд ингээд бүтэн нэг бидний үзээд байгаа фрактал гэдэг арга барил юм. Юу ч маш ойлгомжтой төгс хөтөлбөр нь чи явсан мó. Маш гоё явсан. Юу ч ямар ч үйлдэл юмгүй. За тэрний дараа бас нэг хөөрхөн уналт болсон байна та. За энэ уналтыг хэдүүлээ харцгаая. За энд шилжүүлэгчийн хөдөлгөөн байна. Энэ дээр байгаа бүсийн эхлэл энэ ч. За яраал энэ ч. За ерөөдөө энэ ч бол хэмжээ бол ханаа дуусцсан харагдчихэв. Энэ бол дуусчих. Ингээд нэг хөдөлгөөн бол дууссан байна. За одоо нэгд өдөр бид нар юу хүлээж болох юм бэ гэхээр тухайн одоо энд үсэн бүс ерөөдөө энэ доошоо ингээд шилжээд ороод ирсэн болохоор энэ бүсийг нэг бол дахиж дээш нь шилжүүлээд буцаад өсөх үү эсвэл доош нь шилжүүлээд доошоо явах уу гэдэг зүйлийг нэгтгэд өдөр нь ер нь бол тодорхой болчоор харагдаж байна шүү дээ. За одоо фракталын хөдөлгөөнийг хэрхэн зөв таних вэ? Давтлах хичээл. Одоо бүр илүү та нарт амар гоё энгийнээр зааж өгөн заяа. За энэ дээр бүр нэг хэдхэн минут анхаарал тавьчихсан. Ерөөсөө айгүй амархан. За ханш эхлээд бидний рейнж хүлээн. Ерөөсөө л рейнжилж байгаа юм лээ. Нэг ингээ рейнжилж байгаа. Ханшийг хүлээч. Ер нь бол би бол нэг 15-30 мөчтөр тухайн өдрийнхөө хөдөлгөөнүүд харчих дуртай. Одоо жишээ нь ингээд энд ингээ рейнжилж хийсэн хөдөлгөөн байна. Тэм энэ дээр ус байна. Ай манайхаа. За ингээ бүсүүд бол ингээ цаг болгон дээр янз янзаар харагдаж байна тийм. Энд одоо жишээ нь ингээ бүс байсан байна. Жижиг цаг
аль хэмжээний арилжаа хиймээр хэдэн ppm ашиг горж хийж байгаа гэдгийг шалтгаалаад ийм consolidation range хөдөлгөөн хүлээх нь шүү дээ. За тэнгуүтэй энэ чинь нэг ингэж явж байгаад аль нэг тийшээ шилжүүлнэ. Ингээд эвдээд гараад ирэх гэсэн үг шүү дээ энэ хэсэг. Бисээ. Одоо та нарын гэсвэл нэг юм спорт зурчаа тэрийг эвдгээ хүлээгээ байж ч болно да. За тэгвэл нөгөө нэг шилжүүлэгчийн үндсэн шилжүүлэлтийн хөдөлгөөн ихэлсэн ярал. Тэр яраалаасаа ингээд татчихна. За тэгвэл тухайн бүс маань энэ голын цэг дотроо багтж гин үү? Ингэж эвдэж гарч ирээгүй вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. За хэрвээ энэ нөхцөлийг хангаж явах юм бол энэ шилжүүлэлтийн хөдөлгөөн мөн байна. Тэгэд pullback-ийн хөдөлгөөн эхлэх юм үлээ. За pullback-ийн хөдөлгөөн эхлэхийг хүлээгээд pullback-ийн хөдөлгөөн эхэлчлээ гэж үзэх үедээ юу яа? Ингэж шилжүүлэгчийн хөдөлгөөний хэмжээг татна гэсэн. Энд чинь дахиад илүү дээшлээд ч дуусч болно те. Тэгэх юм бол энэ чинь ингээл сунаад явна гэсэн үг шүү дээ те. За ингээд pullback хүртэл ингээд шилжүүлэгчийг ямар үед татах ёстой юм бэ гэдэг зүйлийг өнөөдөр ингээд энэгээр мэдээд авчиж болох. Ерөөсөө ийм л нөхцөл энийг л хүлээч ингээд болоо гэсэн. Өөр илүү төвтэй юм шиг шаардлагатай. За тэрний дараа мэдээж тухайн бүсийнхаа ёроолоос шилжүүлэгчийн голын цэгийг дайруулад ингээд татчихна тийм үү. За ингээд татсны дараа хамгийн ихний авах хэмжээ одоохондоо та хэд бол юу вэ? Энийг ингээд суртлаа бүсийн хэмжээг л ав. Бүсийн ёроолоос бүсийн орой хүртэл ийм хэмжээний ашиг авнаа л гэж харж байна. Ийм хэмжээний ашиг. За тэнгуүтээ pullback-а бол хэдүүлээ яаж хэмжих бол мэдчихэж байгаа тийм. Ерөөсөө энэ загваруудтай сайн харилцах хэрэгтэй. Энд дээр энэ гурыг л хүлээгээл харилцах хэрэгтэй. За тэгэл pullback туссан гэж үзэх юм бол шууд тэр үед нь энтрийгээ сайхан нээгээд за бүр нэг л энтринд pullback туссан үгүүдээ итгэж авах муутай байгаа гэвэл юу яаж болно? Үндсэн шилжүүлэгчийнхээ ёроол дээр stop loss-оо тавиад тэр нь ингээд нэг хэрцэх нэгтэй арилжаа өгч чадчихвэл ийм арилжаагаар ч хамаагүй хийгээд үзээдээ заяа өөртөө баг лотоор бараад тэгээд та хэд ингээд хашаа ингээд мэддэг болоод танайд ихтэй зөв шинжилдэг болоод эхэлнэ гэсэн. Тэгээд давтаа оруулахгүй л угаасаа тэгээд 1000 хэлүүлээс орохгүй ч сайхан ингээд байн татаад үзээд байгаа. За ерөнхийдөө бол бидний дүрэн бол шилжүүлэгчийн ёроолыг эвдэхгүй авах хэрэгтэй гэсэн дүрэн байна. Зүгээр заримдаа ингэж зөв fake out хийж эвдэх үеуд бол байгаа. Гэхдээ тэр бол нэг тэгж бас амар их тохиолддог зүйл биш. Тэрийг цаг маг үзээд ирэхээр угаасаа ойлгох мэддэг болчихно. За тэгвэл шилжүүлэгч татах нөхцөл. Ашийн бүсийг таних, хэрхэн таних, бүсийг хэрхэн шилжүүлж байгаа. Мөн дээрэс нь pullback хаана дуусах. Тийм. Одоо ерөөсөө pullback яаж эхлээд вэ? Шилжүүлэгч яаж эхлээд вэ гэдгийг таних хөдөлгөөн. Одоо тэрийг хэрхэн таних вэ гэдэг зүйл. Тэрийг арай. Тэр нь болохоор ерөөс айгүй амархуу. Одоохондоо ихэнх тохиолдолд угаас ингэж явдаг болохоор та хэд ингэ бодчих. Одоо жишээлбэл түрүүний шилжүүлэлтийн хөдөлгөөн эндээс эхлээд энд дууссан гэж байна шүү дээ тийм. Яагаад энд дууссан гэж мэдээд байгаа. За тэгмүүд ерөөсөө энэ дээрээс доовын онол гэдэг зүйл ерөөсөө хүчтэй ажиллаж байна. Энд доов өвдсөн тийм. За энд бас доов өвдсөн байна тийм. Энд бас доов өвдсөн байна шүү дээ. За тэгсэн чи яасан бэ гэдгсэн чинь энэ доовыг эвтгэхэд орой хаана байсан? Орой энэ байсан. Энд байсан. Үндсэн энэ одоо 5 цагийн тайм фреймийн доовын бүтцийн одоо lower high буюу орой цаг нь энд байсан. За энд бүтэц эвдэгдэхэд доошоо шилжиж буцаад явхад дахиад энд эвдэж байгаа шүү дээ. Тэр үед орой ийшээ шилжсэн. За тэрний дараа дахиад доошоо яваад энд ёроол үсгээд ийшээ өсөөд энэ оройг эвдэхгүй буцаад доошоо энийг эвдэхдээ орой ийшээ шилжиж байгаа. За тэгээд буцаад өсөхдөө энд бүтцийн эвдрэл хийгээд ороод ирж байгаа байхгүй. Энд тэгэнгүүт энэ үед юу болж ийн гэхээр ерөөсөө доовын онолоор энэ ёроол болж үлдээд энэ орой болоод энэ шинэ ёроол болоод ингээд бүтэц эвдэгдээд явчихна. Нэгсэндээ хөөхөн автренд руу буцаад эргэж байна гэсэн. Тренд эргэж байна гэсэн санаа шүү дээ. 5 минут дээр жижигхэн цаг хугацаанд гэсэн. За энэтэй адилхан ерөөсөө ингээд бүтэц эвдээд ороод ирэх юм бол
нэг чиглэлийн хөдөлгөөн дуусчлаа гэж ойлгочих. Ингээд нэг чиглэлийн хөдөлгөөн энд бүтц эвдэгдээд дуусчлаа. Тэгвэл шилжүүлэгчийн ороод нь энд юм байна. Шилжүүлэгчийн оройн энд байгаа юм байна. Гэл ерөөсөө мэдчих болно гэсэн. За энэчнээс ингээд эвдээд ороод ирэхээр за одоо тэгвэл pullback эхлэх гэж байгаа юм байна гэдэг зүйлээ харна гэсэн. Гээд бодоод явчих гэсэн. За энэ мэдчлийг ингээд таниад явчих нэ. Машингийн ингээд болоо. За одоо жишээлбэл за энийг хэдүүлээ шилжүүлэгч байлаа гэж үзье л та. Үндсэн ёроолны чинь байна. Доош явсан. За энэ ёроол дараа нь энд очсон байна. Тэгснэ энэ чинь очсон байна. За энэ эвдэж орж ирээд хамгийн сүүлд ёроолыг болохоор хаана эвдсэн бэ? Энд чинь эвдсэн байна те. Энд эвдсэн байна шүү дээ. За тэгэнгүүт нэгсэндээ энэ хэрэг шилжүүлэгч хөдөлгөх юм бол шилжүүлэгч ёроолны оройн нэмчээ байх байсан гэдэг одоо шинжилгээ гаргана гэсэн үг хэвгүй. Хэрвээ шилжүүлэгч байсан бол гэхдээ энэ шилжүүлэгч болоход яага болоогүй вэ гэхээр энэ ингээд доош яваад гцсан байна. Шилжүүлэгч болсон бол эн чинь доошлчоо дээшээ өсдөөсөн шүү дээ. Яага болоогүй шалтгаан ерөөсөө айгүй юм. Энэ хараа шилжүүлэгчийн энэ голын цэгийг нөгөө бүсийн оройч эвдсэн байгаа зү. Тэг эвдчихсэн болохоор ингээ явахгүй гэсэн. Энэ шилжүүлэгч биш гэсэн үг нэгсэн байна. Тэр энийг бас энэ бас маш чухал дүрэн байгаа даа шүү. За. Энийг бас сайн анзаараад. Магадгүй энэ хэрвээ те дээшээгээ нэг те нэг энэ хүртэл ч юм уу те ингэсгээд хэрвээ өссөн бол энэ pullback өгөөд дээшээгээ явах байсан юм байна гэдэг зүйлийг хэдүүлээ мэдчих байсан ба шүү дээ. За өнөөдөр болохоор хэдүүлээ юу ярьчлаа те. Хоёр дээр за бүсийг таних шилжүүлэгчийг таних нэг чиглэлийн хөдөлгөөний эхлэлийг давын тусламжтай таних гэдэг хөдөлгөөн. Одоо за ерөөдөө энэ гурыг бол өнөөдөр үзчихлээ. За тэгэхээр энэ гурав бол ерөөсөө манай үндсэн юуны портал хөдөлгөөний маань ерөөсөө ингээд яг үндсэн одоо яг мэдүүл зохих хөстэй мэдлэгүүд нь бол болчихж байгаа. Айгүй ингээд болоо. Бүс тогтож байгаа хэсгийг таних, бүсийг шилжүүлж байгаа шилжүүлэгчийг таних, pullback-ийн хөдөлгөөний эхлэлийг таних. За pullback-ийн хөдөлгөөний төгсгөлийг хэдүүлээ хэрхэн олох вэ яах вэ гэдгийг өмнөгчээр төр үзсэн шүү дээ. Тэгэл pullback-ийн төгсгөлөө олчих чадах юм бол үндсэн хэмжээсэн үзэлтэй авал ингээл болоо. Ерөөсөө зах зээл дээр байгаа тэр алгоритмууд ерөөсөө ганцхан алгоритмыг ийм зүйлийг давтдаг гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэл ганц энэ алгоритмыг барьж чухал зорилготой зүйл. Энэ ерөөсөө өдөр болгон байнгын тохиолдож байгаа юм. Байнга. За. За тэрний дараа том цагийн тусламжтай яаж таних вэ гэдэг зүйл байгаа. Үнэхээр бодиттой шилжүүлэгч үгүй юу гэдгийг таних. За тэр нь өөрөө юу юм бэ гэхээр за нэг жишээ олъё. Ихэвчлэн тухайн өдрийнхөө чиглэлийг тодорхойлоход бол нэг 4 цагийн кандидат хангалттай байдаг юм да. Одоо жишээ нь энд байна. Энэ 4 цагийн кандидат одоо бүр Ingolfi-д ороод ирсэн маш том 4 цагийн кандидат шүү дээ. Ингээд татлаа. 4 цагийн кандидат ба тэ. За. Энэ өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр энэ өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр за одоо мэдээч юу яах вэ? Хөдөлгөөний эхлэл нь зүг болох хэрэгтэй. Яг энэ 4 цагийн энд үзүр гэсэн үг бас биш. Тэр өмнөх нь бас адилхан юм улаангтай. Яг энэ оройг нь эвдэж чадаагүй байх юм бол зөвхөн энэ хөдөл. Энэ ингээд үндсэн шилжүүлэгч гэж таньж болно. Яг тэгэхээр энэ байгаа өмнөх кандидатуудыг одоо нөгөө бидний мэдхийн голын цэгээр эвдэг угаас одоо энэ орой энэ дотроо байрлаж байна. Тэгэхээр энд байгаа энэ том бүсийг
шилжүүлэх хөдөлгөөн гэсэн. Том цагийн зүгээр лаануудын төслөмжтэй ингэж харчих боломжтой. Ер нь бол ихэвчлэн яг л ингэж харагддаг. Жижиг цагт болж байгаа шилжүүлэх хөдөлгөөн. За тэгэнгүүт бидний авах хэмжээ бүс яргаас ярал хөдөлгөөр ийм хөдөлгөөн энд ингээд авч болох юм байна гэдэг зүйл гэсэн. За өргөжлүүлээд энэ 4 цаг улаагаа гараад дахиад доошоо тэгвэл дахиад 4 цагийн хаалтыг харчаад зөрч. Энэ өөрөө тухайн өдрийн цагийн одоо day trade хийж байгаа хүмүүсийн тайм фрейм дээр одоо яг бас цагийн уялдааг ингэж бас хамаатуулж хардаг гэсэн. Ер нь бол цагийг шилжүүлэх хэрэгтэй. Яагаад цагийг шилжүүлэх хэрэгтэй вэ? Ийм нөхцлүүд ерөөдөө цаг шилжүүлэх нь өөрөө нэг хөдөлгөөнийг дуусгах гэдэг гэсэн үг байхгүй цагийнхаа үүднээс. Зя. Бүр ингээд том цаг дээр тавьчаа зүгээр ингээл нэг candle шилжүүлэхийг хүлээгээ суугаад байж болно. 4 цаг дээр тавьчаа л та. Одоо жишээлбэл энэ хөдөлгөөн байна шүү дээ. Энэ хөдөлгөөн өөрөө энэ бүсийн эхлэл бүсийн ярал ингээд татаад үзсэн чинь энэ candle-ыг бол шилжүүлсэн байна. А гэхдээ энийг бол шилжүүлээгүй. Манай бүс маань өөрөө ийм бүс байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас бодлоо хөдөлгөөн болчих юм байна. Бодлоо хөдөлгөөн болчих юм байна. Үндсэн шилжүүлэгч бас биш. За тэгсэн чинь за энийг хараад үзье. Энд бас биш дээ. Үндсэн хөдөлгөөний эхлэл, хөдөлгөөний төгсгөл нь улаан өнгийн candle гараад энэ дав ивдэрл явсан байгаа. Тэгэхээр энэ орой хүртэл гэсэн үг. Энэ орой хүртэл. Энэ яроолоос энэ орой хүртэл шилжүүлэгч гэсэн. За тэгсэн чинь бидний нөгөө бүс маань хаана юмсан чинь ийм бүс. Манай шилжүүлэгч голын цэгтээ дотор байрлаж чадж гэнэ үү? Чадж гэнэ тийм үү? За. Тэгвэл энэ бүс маань энэ дэшээ шилжихнэ гэсэн. Ингээд шилжсэн байна те. За. Тэгээ pullback-а хэдүүлээ олж авч чадсан бол ийм хөдөлгөөнийг хэдүүлээ авч боломжтой байсан байна гэсэн. Ингээл болоо. Юусе ийм easy зүйл болчих жоох. За энэ дэр чин дээрээс нь давхар нөгөө нэг гоё юм чим бас явж штэ та. Би нэг атсны оролтыг заажсан. Тэр оролт ер нь бол баг ингээд тэр бүсээс орж ич штэ. За ийм мэдчихлээ. Бүр ингээд бүр маш залхуу арга барил гэвэл ийм арга барилуд бай. Орж ирэл ингээд арчдаг өдөртөө нэг ганц сайхан айлж авчдаг арга барилуд бай. Бас эн чинь бас хөөхөн хэдэн пипсийн хөдөлгөөнч барьж авах юм те. Ийм юу гэхээр нэг 150 пипс хөдөлгөөн сайн бариулна 150 пипс хөдөлгөөн байж болж байгаа. За тэгэхээр ийм байна. Том цагуудын уялдаан жижиг цагийн хөдөлгөөн задлж харахаар ингэж харагддаг байх нэ. Тэгээд нөгөө нэг энийг чинь ингээ хараад идэг шалтгаан тийм байдаг гэсэн. Энэ нөгөө candle plot indicator-ыг би ингээ хараад идэг шүү дээ. Том цаг нүрээ яг яаж аваад байна вэ гэдгийг хараад байна гэсэн. Тэнгүүд одоо жишээ нь энд бол шилжүүлэлт байлаа гэхэд шилжүүлэгч хөдөлгөөний эхлэлээ эндээс аваад төгсгөл нь энд байхаар байна гэдэг. Одоо улаан candle шилжүүлээд ороод ирсэн. Төгсгөл нь энд яасан гэсэн чинь орой өвдөд ороод ирсэн болохоор юу яаж юм гэсэн үг байхгүй. Шилжүүлэгч ярал энд юм байна гэдэг зүйлээ би мэдчихээн гэсэн үг байхгүй. Ингээд энэ байдлаар ингээд том цагуудаа хардаг гэсэн үг. А мэдээж тэгээд аль цагт нь явж ийнэ гэдэг зүйлс байгаа. За энэгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр candle-ийн хэмжээ гэдэг зүйлийг би заах гэдэг. За өнөөдөр үзэх хэвээр хамгийн том шийдвэр байгаа. Candle-ийн хэмжээ. Би энд байгаа да. Candle-ийн бүтэц гэж юу нэ? Лааны хэмжээ гэдэг юм дээ шүү дээ. Лааны хэмжээ гэдэг юм дээ шүү дээ. За энэ лааны хэмжээ гэдэг хичээлийг өнөөдөр ихэд орох гэдэг байна. За лааны хэмжээ. За лааны хэмжээ гэдгийг үзцгээе. За нэг юм нэг сайхан candle зурчээ. За тэр маань ингээд нэг тийм дээрээ юм зүйтэй. Дороос юм зүйтэй. Ийм candle байна. Сайхан гом. За тэгэнгүүт ийм бүс байгаа. Бүс байлаа.
шилжүүлэлт хийлээ. Буцаад би зурлаа. Буцлаа гэсэн нэг ийм хөдөлгөөн. Ихэнх кандлуудад байдаг. Ихэнх кандлын ерөөсө дундаж хөдөлгөөн ийм. Ерөөсөө л ийм. Тэнгүүд энийг 3 батчаа. Гэт 3 батчаа. За. За 3 бач. Эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг 3 бач. За, ихэнх тохиолдолд ийм байдаг. За, хэдүүлээ сайхан нэг цагийн кандлуудыг ажиглая. Нэг цагийн кандлуудыг ажиглая. За, одоо нэг чиглэлийн сайхан том кандлуудыг харъя. Жижиг кандлууд бол угаасаа нэг заваарсан юм байж байгаа явж байгаа тийм. За, одоо жишээ нь энэ кандл дээр эхлээд дээшгээ зүгөө хийгээд доошоогоо зүгөө хийчихэд төгсгөлт нь буцалтай байсан байна. Ерөөсөө ийм зүйл явж байгаа гэсэн. Одоо энэ ногоон кандл байлаа гэж бодоход ханш нэгдээд доошоо зүгөө хийчихэд дээшгээ зүгөө хийгээд буцаад биеийн хаалтыг хийгээд дуусдаг. Кандлын бүтэц ерөөсөө ийм. Хамгийн өндөр хөдөлгөөн гардаг хэсэг нь хвчлэн гол хэсэгтэй. Гэхдээ хөдөлгөөний уялдаагаас хамаарат энэ зураг маань шилждэг. Ингэж шилждэг гэсэн. Одоо би юу яа? Шилждэг гэдэг байгаа нь одоо ихэнх кандл гол хэсэгтээ ингээд үндсэн хөдөлгөөнийг хийж ин гэдэг чинь шүү дээ, том хөдөлгөөнөө. Зарим нь эхлэл хэсэгтээ шууд хийчихдэг. Зарим нь төгсгөл хэсэгтээ хийчихдэг. Тэгтээ стил бүтсэн хэвээрээ байждаг. За энэ яагаад вэ? Яагаад вэ гэдэг зүйл гэсэн. Тэнгүүд одоо нэг том цагийнхаа хөдөлгөөнөөс хамааралтай болж эхэлж юм шиг. Том цагийн хөдөлгөөнөөс хамааралтай болж эхэлж юм шиг. Хэрвээ pullback энд одоо энэ чи одоо хэрүүлээ жижиг цагаар нарыг л да. Энийг ингээд 1 минутын үед ингээд шилжүүлэлт хөдөлгөөн гэдэг аваад үзчихье. 1 минутын шилжүүлэлт хөдөлгөөн. Том бүсийн хэмжээ одоо энэ чинээс энд хэмжээ хандах хэрэгтэй байна гэж зөвөр ингээд төсөөлж байгаа шүү. За тэгсэн чинь хэрвээ энэ pullback цаг шилжээд pullback-ийн хэмжээс ханах уу? Тухайн нарын цаг дотроо ханах уу гэдэг зүйлээс шалтгаалаад дараагийн цагийн энэ огцон хөдөлгөөн хаана байх вэ гэдэг нь өөрөө одоо тодорхой болж байна гэсэн. Өмнөх цагтаагаа уялддаг гэсэн. За хэрвээ энэ pullback-ийг хэдүүдэд төсөөлөе л да. Энэ цагтаа багтаад ингээд дууссан бол дараагийн цагаас үндсэн хөдөлгөөний эхлэл маань энэ цагийнхаа төгсгөлөөс ахуулаад ингээд үргэлжлээд шууд эхлэл хэсэгтээ үндсэн хөдөлгөөн нь ороод ирчих боломжтой байсан шүү. Энэ болохоор ерөнхийдөө гол хэсгээс хөдөлгөөн орж ирсэн бол яа тэгэхээр эхлэл хэсэгтээ pullback-ийн хэмжээсийн үзэлтийг энд хийж байгаа байхгүй. Одоо та харах юм бол энэ чинь фракталын 2 дугаар загвар явж байна тийм үү? Би харж чадж байна уу? Нара үндсэн нэг юм хөдөлгөөн дэше яваад ямар ч бүтцийн эвдэрлэгүй явсан бооз яваад доошоо буугаад тэгээ pullback-ийн хэмжээсийн үзэлтийг энэ хийсэн байгаа байхгүй. Хэдүүлээ бүр зураад шалгаад үзэл. Ийм хэмжээ явах хэрэгтэй байсан. Энэ ороолоос энэ өрөө өрчлөд энд яг л явсан бооз яг илүүчүүд төвчгүй явсан. Тэгэхээр бидний entry энэ хэмжээсийн үзэлтээр stop loss энэ өмнөхийн нарийнхан дээр маш жоохон тавигдаад тэгээд үндсэн хэмжээсийн үзэлтийг ингээд авах хэрэгтэй байсан биз дээ. За тэгэхээр ийм байдаг гэсэн үг байна. Ийм байна. Кандлийн үед тухайн кандл цаг шилжээд явж байгаа учраас энэ лааны үндсэн хөдөлгөөн орж ирэх хэмжээ энийг бид нар улаан гэдэг юм мэдчихэе. Яг тэгвэл хэмжээсийн үзэлт явах ёстой лаа. Гэхдээ аль хэсэг дээр орж ирэх юм бэ? Аль хэсэг дээр үндсэн хөдөлгөөн орж ирэх юм бэ? Гэдэг зүйл нь чухал байгаа дууз. Тэгэхээр энэ лааны үед гол хэсэгт орж ирж яагаад гэвэл pullback маань өмнөх цагийнхаа кандалтай багтаж хөдлөөгүй цагаа шилжиж орж ирээд эхний зүүн хийлтэн дээр нь хэмжээсийн үзэлт болсон бооз энийг өсөндөө зүүнний үзэл байж авч байна гэсэн. Энэ өөрөө ингээд вирус амар үнэхээр төгс стратеги болж байна.
Ингээл нэг гоё үзүүлэлтөний бариад авчих гэсэн. Зя. За тэгэхээр лааны хэмжээ томч одоо ерөнхийдөө том лаануудын хувьд ийм хэмжээтэй байдаг. Ийм л хөдөлгөөнийг үзүүлдэг гэсэн. Эхлэл хэсэгтээ нэг бүсийн жижигхэн зүү хийгээд, бүс үсгэж зүү хийгээд, тэрийгэ шилжүүлээд төгсгөлт нь тухайн зүү хийсэн бүсээ хичээл ингэж тогтоод ингэж шилжүүлж үлдээдэг. Одоо нэг иймэрхүү хөдөлгөөн болдог л гэсэн. Лааны хувьд. Гэхдээ лаануудынхаа хоорондын уялдаанаас хамаарат тэгээд нөгөө фракталынхаа хэмжээтэйгээ хамаарат энэ маань лааны үндсэн хэмжээ нь эхлэл хэсэгтэй байж болно, гол хэсэгтэй ч байж болно, төгсгөл хэсэгтэй ч байж болно. Энийг таних тулд жижиг цагийн хөдөлгөөнийх нь уялдааг нь хэдүүлээ харах хэрэгтэй байх. Pullback нь дуусч уу, шилжүүлэгч нь дуусч уу, хэмжээсийн гүйцэлт нь дуусч уу гэдгийг яг зөв таньж чадсанараа тухайн лааны хэмжээг бид мэдэх боломжтой байна гэсэн. Удаа. За. Өөрийнх нь лааны бүтэц ерөнхийдөө юм байна. За, тэнгүүд бид фрактал хөдөлгөөнийхөө тусламжтайгаар энэ лааны хэмжээг бид бас олж болно. Бид энэ лааны хэмжээг олж болно. Лааны хэмжээ энд юм биш үү? Энд юм биш үү? Ямар үед болох юм гэхээр тухайн ла хэмжээсийн гүйцэлтийн ла байх юм бол хэмжээсийн гүйцэлт хийж байгаа ла байх юм бол бид лааны хэмжээг олж авч чадна гэсэн. За, лааны хэмжээний хувьд бол тэгэхээр иймэрхүү байх нэ. За, ажилтны нэг цаг болсон. Цагч судалсан мөч. За манайхаа асуух юм байна уу? За одоо жоохон асуулт хариулт явж байгаа. Тэгээд маркет өөргөйгээ хийцээ. Хэдүүлээ пэрүүдээ сайхан шинжилээ те. Эх 7 оны чиглэл ямар хөө байхаараа тэрийгээ сайхан харъя. Тэгээд чаленж ярьцгаая. Саяны хичээлээс гоё асуух юмнууд байна уу манай? Нэг 2 3 манайх микинегээд яриад одоо цөөхөлийн юм чинь тэгээд энэс юу санаа зовоод явах вэ? Би бас газар ярих чи хэцүү байна. Таад хамт гарч ирээд асуугаад байвал та хэд уг надаас их юм сурандаа. Харин асуухгүй болохоор би нэг зарим юм одоо мартаад дутуу ярьж гад жоохон саа зовоодох юм тийм юм. Ремэнд. Нөгөө нэг 50-да. Нөгөө нэг цагийн уялдаа байлгүй цагийн хамаарал гэдэг нэг хичээл орно гэдсэн шүү дээ. Тий. Тэр саяных уу те? Үгүй. Тэр өөр хичээл үү те? Энэ болохоор саяны өнөөдөр хичээл бол лааных. Цагийнхыг би юу яана? Энийг уусаа би 2 3 салгаж оруулах байхаа. Энд чинь дотроос амар юм гэж. Би энэ ч ойлгох гэж 6 7 сар үлээсэн. За. Цаг арай болоогүй. Таад юутаж өнөөдөр зүгээр сайхан ингээд сайхан шилжүүлэгч юу. Шилжүүлэгчээ ингээд таньдаг болчих. Pullback-ийн хөдөлгөөн эхэлснийг мэддэг болчих. Бүсийн оройгоос ингээд бүс хаан дуусах юм бэ, шилжиж дуусах юм бэ гэдэг ингээд таньдаг болчих. Тэгээд pullback-ийн хөдөлгөөнөө яаж дуусчааг л мэддэг болчих. Тэгчид та нар яг үнийг хэлэхэд нэр амлая. Та нар яг бүр 60% бид нар хийдэг байна шүү. Нэгсэндээ 5 арилжаа хийхэд 3 ном гэсэн. Яг л энэ зүйлийг ингээд дагаад хийх юм бол ерөөс ямар ч алдаа матгүй. Гал болгохын тулд цагаал оруулах хэрэгтэй байна. 80 болгохын тулд маш хүлээцтэй байх хэрэгтэй. За 80-аас дээшээ явна гэдэг хэцүү байна. 80-аас дээшээ бол цэвэр нэг мэдрэмж аз одоо нэг тиймэрхүү юм нэмэгдэж орж иш байхаа. Тэр ер нь бол эхний ээлжинд миний заадаг эдрийг сайн мэддэг болчих. Тэгээд хамгийн гол нь та хэд гоё чартн дээр ингээд хардаг юм байна. Тэгээд гоё айдианууд гоё хуваалцмаар байна. Алтодоо дээшлэх үү эсвэл алт өсөө тэд төрөх үү ч юм сонь юм асуухгүй. Шинжилгээгээ хийж явуулангуудаа би ингэж харж байна. Зөв үү, буруу юу гэх юм бол тэр чинь айгүй гоё байх гэдэг. Хайд нэрэ тэр талаас гоё ингэ сайхан шинжилгээ хуваалцтаа одоо сүр бичиж байгаа юм таалга. Ихэнх ганц хоёр энэ зөв үү гэж нэг ганц хоёр хүн бичсэн гээл баг. За, өөрөөсөө юм байна. За асуух юм байхгүй юу манайхаа? Өдөр ойлгоцсон уу? Ойлгоогүй юу?
Хөөр хийдөө. Наахаахыг өрөөд оруулаад ирэх юм байна үү? Яаж өрдвөл? Энэ шүү дээ. За. Ахаах орж ирв үү? За ороод ирсэн шүү дээ. За юу байна ахаахаа? Ажил түр сайн. Явж гин үү? Болж гин үү? Дажгүй юу? Сайн явжлаа, болжлаа. За. За өнөөдөр дараа нөхөд үзээрэй. Тэгээ. Лааны бүтэц хэмжээний талаар орсон баа. За өнөөдөр канцлын хэмжээ, лааны хэмжээ гэдэг хичээлийг. Ер нь бол айгүй энгийн болгоцсон байгаа. Би дайлуулах энгийнээр заах гал нэлээд бэлтэж байгаад ороод. За иймэрхүү юм байна гэд айгүй жижигхэн болгож гоё оруулж байгаа. Тэгээ ер нь бол угаасаа ийм л юм байгаа. Айгүй ядаргаатай болох гэдэг шаардлага хүчилээ заах хүчил. Айгүй энгийнээр болохоор ерөөсө залхуу хандах хэрэгтэй шүү. Маш залхуугаар хандах хэрэгтэй. За. Манай ананараас асуух юм байна уу? Ер нь ойлгогдсон уу? Эсвэл зүгээр дараа нь нөхөж үзэндэ гэж бодоод байж гэнэ үү? За байхгүй юм шиг байна л дөө. За эдэлэл үйл юу яа дөө. Шинжилгээг ордөө. За энийг ярилцгач. За хэдүүлээ долларын индексчд хараад хэрэг алгадөө. За хэдүүлээ ойлоос эхлэе. За ойл ерөнхийдөө иймэрхүү нэг тийм даун трендийн хөдөлгөөн байсан. Гэтэ даун тренд хэвчээ. Одоо нэг тийм ерөнхийдөө том цагаар бол ап тренд байгаа. Дунд цагийн зүгээр нь уналтын хөдөлгөөн бол явсан. Тэр бол ерөнхийдөө доовын өвдөг, бүтцийн өвдрөл бол хийгээд ороод ирсэн байгаа тийм. За одоо хэдүүлээ энэ дээр харцгаая. Ханшийн энэ бүсийг бол дээш нь шилжүүлэлт хийгээд хөдөлсөн байгаа. Манай юу бол ойл маань бол. За pullback-ийн хөдөлгөөн бол одоо ер нь баг дуусч ийн удаа гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ бүсийг бол арай шилжүүлээг байгаа шүү. Энэ бүсийг хэрвээ бүтэн шилжүүлэх юм бол манай бүсийн ёроол өөрөө энэ болж эхэлнэ. Одоохондоо бол энэ гэсэн. Энэ. Одоо хамгийн доотлын ёроол энэ юм гэсэн үг тийм. Яг нэг зайг ялгаагүй юм байна. Гэхдээ энийг ерөнхийдөө шилжүүлээд ороод ирэхин цагт бидний дахиад ийм бүсийн хэмжээ болж эхэлнэ гэсэн. За одоохондоо бол ерөөсөө энэ бүсийг шилжүүлсэн юм. Энэ бүсийг шилжүүлсэн гэх юм тийм. За дунд нэг ийм юм байгаа. Дунд нэг ийм хөдөлгөөн байна. Шилжүүлэгч өөрөө энэ биш үү гэдэг. Энэ бол шилжүүлэгч өөрөө мөний хувьд бол мөн заяа мөн. Гэхдээ жижиг одоо цагаа жижигрүүлэх юм болохгүй. Цагаа жижигрүүлэх юм бол энэ шилжүүлэгч өөрөө бол мөн. Энэ шилжүүлэгч өөрөө энэ болж эхэлж байгаа. Гэхдээ энэ бүсийг биш. Энэ бүсийг шилжүүлсэн орой гэсэн үг. Энэ орой. Тэгэхээр хэдүүлээ хэмжээгээ татахтаа эхний ээлжин зам мэдээж энэ бүсээс эхэлсэн байлаа гэж үздэй та. За тэгмүүд хэмжээсийн гүйцэлтийн хөдөлгөөн маань энэ орой дээр ерөөхдөө бол байсан. Энд хэмжээгээ гүйцээчээд дахиад өргөжлөлийн шилжүүлэлтийн хөдөлгөөн хийсэн гэсэн үг. За тэгсэн чинь байнга цагаа шилжүүлж ерөөсөө харах хэрэгтэй. Байнга цагаа. Weekly time frame дээр ингээд тавиад харсан чинь нөгөө нэг заваараад юм чинь зүгээр л ганц өрсөлтөл ганц weekly-гийн хандлага байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн үдсийн хичээлдээ одоо би таад байсан шүү дээ. Цагаа яаж том цагуудаа яаж ингэж жижиг цагийн хөдөлгөөнтэй уйж харах вэ гэдэг зүйл гэсэн. Тэгэхээр энэ өөрөө том цагаараа шилжүүлэлт хөдөлгөөн болж байгаа. Давхар бүхэлдээ. За тэгмүүд үндсэн шилжүүлэгчийн ёроол маань эндээс эхэлж байна. Орой маань баг энчээ дуусчихдээ. Одоо өнгөрсөн 7 хоногийн weekly бол дээрээ зүүчээд нэлээд жижигхэн бодитод доошлоо таагдсан байна. Дараагийн weekly ерөөдөө нэг жоохон унаад ороод ирэх боломжтой гэсэн үг байхгүй юу? Эсвэл доошоогоо зүгээ чийд өргөсөлж өсөөд шууд хэмжээсийн гүйцэлд хийх боломжтой гэсэн.
иймэрхүү байдлаар жоохон унж орж ирээд одоо жишээ нь одоо яг фрактал 2 дугаар загвар ч юм уу ингэж унж орно гэв эренгүүтээ дэшиг үндсэн хэмжээсийн гүйцэлтийн хөдөлгөөнийг хийх боломжтой байна гэсэн үг. Ойл хэвдэл. За ерөөхдөө аптренд руу орж ирсэн. Жижиг бүсээ шилжүүлээд, дунд бүсээ шилжүүлээд, одоо удахгүй дэшээ өсөд орох юм бол энэ том бүсээ шилжүүлээд ороод ирэх юм шүү дээ. За тэгээд бүр явсараа байгаад одоо бүр том цагаараа энэ том бүсийг шилжүүлээд ороод ирчих юм бол тэгэл энэ өрөө руугаа орох боломжтой болно л гэсэн. За ойлын хувьд бол ерөөхдөө би угаасаа бүр айл дээр сигнал өгч хэлхээсээ ч өмнө та хэдэд дэшээ харж байгаа гэд хэлсэн шүү дээ, тэ? Ханш энэ хэвд явж илөө. Энэ хэвд явж ирсэн баг, тэ? Ингэсгээд бол ийм арилжаа нийлээгээд бол өгчсэн, тэ? За тэгэхээр ойл одоо нэг 30-40 минутанд дуслаа. Тэ. 9-гээд бараг дуусчихсан дөө. За тэгэхээр ийм байна. Ойлын хувьд бол стил дэшээ харж байгаа. Таад харчаад ойл дээр яг би нэг сигнал өгөхгүй л байгаа л та. Өөрөө нөгөө давхарх болохоор ч юм хараад гэтээ бас жоохон харж байна. Ер нь жоохон хүлээлттэй л энэ зах зээлийг яах юм. Ойл ч юм уу заримдаа хөдлөө заримдаа ингэж явчихдаг таг болчихдаг үед байгаа. За Nasdaq-ийн хөдөлгөөний үед. За Nasdaq-ыг бол би угаасаа бүр юу яасан шүү дээ. Аль дээр энэ доошоо унаад ороод ирэхдээ за одоо ингэж ер нь өсөлтийн чиглэл рүүгээ орж эхэлж байна гэдээ ороод ирсэн. Хэлсэн тийм. Тэрнээс хойш ерөөхдөө өсөд ороод ирсэн. Тэгээд хэдүүлээ бол яг дунд нэг энд нэг бай орж сэл авахуулаад зөрөөд нэг жоохон юу яаж сэл орж нэг алдагдлаа нөхөж авсан маа тэ Nasdaq дээр. За ерөнхийдөө тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө өсөд одоо та харж байгаа шүү дээ тий. Айгүй ойлгомжтой харагдаж байгаа шүү дээ. Үнц хөдөлгөөн pullback шилжүүлэгч хөдөлгөөн pullback ингэж юм. Ингээл болоо. За дотроо үндсэн манай шилжүүлэгчийн хөдөлгөөн маань энэ мөн. Тэгсэн чинь дотроо бас л ялгаагүй нэг фракталын хөдөлгөөнийг хийсэн байгааг та анзаарч харж чадж байна уу? Ийм хөдөлгөөнийг хийсэн байгааг анзаарч харж байна уу? Үсийн энэ хэмжээг үүсгэсэн байгаа энэ чи. Тэр энийг ч гэсэндээ цагийн жижигрүүлээ задлаад харах юм бол энэ хөдөлгөөнийг цагийн жижигрүүлээ задлаад харах юм бол бас ялгаагүй нэг юм хөдөлгөөн явж явах боломжтой гэсэн. Манай шилжүүлэгчийн хөдөлгөөн маань ч өөрөө дотроо нэг үндсэн фракталын хөдөлгөөнийг бас хийсэн мэн гэсэн цагийн жижигрүүлээ харах юм. Тэгэхээр хөдөлгөөнүүд шилжүүлэгчийн бидний оройг олох боломжтой. Яроолын хэвээр бид нар энэ яст нь ороод авчихсан. Одоо тийш шилжүүлэх нэг хэвээр мэдсэн бол орчоод хаана гарах вэ гэдгийг ингэж таньж мэднэ гэсэн. Энэ чи ирэхээр гарах юм байна. Бид зүйлийг мэдчихин гэсэн үг хэвгүй. Pullback маань хүртэл өөр юм гэсэн хөдөлгөөнтэй байгаа тийм. 2-3 загвартай л байгаа доолоос. За тэгээ хэмжээсийн гүйцэлт маань хүртэл өөрөө явах та. Яг л хөдөлгөөнөө хийдэг. За одоо жишээлбэл цагийн жишрүүч хараад энэ шилжүүлэгч хөдөлгөөн байна. Үндсэн бүсийн хөдөлгөөн. За баг эндээс л авах юм байна да. Энэ үгээс юу гэж хэлэх эндээс ч гэжтэй. Доб энэ ч доб эвдэг үл юм байна л да. Тэгэхээр эндээс авчиж болох юм байна л да. За тэгмүүдээ үндсэн бүсийг яроолоос орой хүртэл ийм хөдөлгөөнийг энд тавтаад дууссан байгаа. За тэгэхээр энэ хэмжээсийн гүйцэлт ихтэй хүртэл энэ дуусна гэдгээ өөрөө яг энд очиж дуусна гэж хэлээд өгсөн байгаа байхгүй. Ийм гоё гэсэн. Тэрөө бид нар pullback хөдөлгөөний дуусны гэдэг мэдээд орцсон явж илаа л да. Тэгээд TP мэдээж энэ ч байгаа. Тэгэнгүүтээ дахиад pullback гэсэн энэ дуусчихэд за энэ ч харах юм байна. Pullback энд дуусах гэдгийг хэрвээ задлаад 5 минутад тавьж задлаад мэд чадхад эндээс ингээд дахиад нэмчих болно гэсэн. Ийм байдлаар ч юм уу тийм. Ингээд бас явж болдог гэсэн. Жохон шуналтууд гэсэн. Яг одоохондоо ирэхгүй та цагаан гой таньдаг болчихлоо. Тэрний дараагаар нэмэ. За Nasdaq-ийн хувьд бол мэдээж өсөлтийн хөдөлгөөн рүү бол ороод ирсэн байна. Маш гоё өсөөд явж байна. Эх 7 хоногт ерөөдөө өсөөд дэвшлээ ингээд нэлээд гараад ирчих юм бол одоо бүр энэ өмнөх орой хүртлээ өсөлттэй гэдэг төр зураг гарч ирсэн. Одоо ерөөдөө шилжүүлэлтийн хөдөлгөөн арай бүрдээгүй л байна л да. Яг одоо энэ бүсийг шилжүүлэх хөдөлгөөн арай гарч ирээгүй. Магадгүй ингээд огцон өсөлт энэ рүү ороод ирэх юм бол хангалттай шилжүүлэгч болох гэдэг гэсэн үг байхгүй. Нэгд өдөр нэлээд өсөлттэй гараад ирэх юм бол гэсэн. За тэгжиж хэдүүлээ аль pullback-ийг хүлээгээд pullback нь хаана орж ирэх вэ? Тэрнээс шууд дэшегээ орж болно гэсэн. Гэхдээ яг энэ дэлхийг хувьд та хэдүүлээ сайхан жижиг зэрэг дээр харж агаад
өдрийн юм рейнжний гоё хөдөлгөөнүүдийг барьж аваад болоод байж болно. Ер нь бол 200-аас 300 бүр сайн бол 400 пипсийн хөдөлгөөнүүд бол Nasdaq дээр гардаг. Яг бирж дээр. Ер нь бол ихэнхдээ гардаг. Тэгэхээр Nasdaq-ийн арилжах цагууд дараа нь явахтай л үгүйс арилжна. Тэгэхээр тухайн үедээ хэрвээ нэгтгэхэд ингээд жоохон доошлолт ороод ирэх юм бол стил трендээ бодоод нээлтэн дээр нь доошоо зүг нь хилэж байгаа тийш шууд бай ороод тохос боломжтой гэсэн. За, биткойныг бол би бүр хэлсэн шүү дээ. Та хэдэд эхний хичээл дээр байгаа та энд ороод орж чинь одоо биткойн ингээд ерөнхийдөө дээш өгснөө гэд хэлсэн шүү дээ, тийм. Тэгээ одоо биткойн өссөн дахиад нь all time баг хай гэж сууж шүү дээ. All time high ч өөрөө хаана байгаа юм. Энд байгаа. Тэмүүтээ бидний бүсийн үндсэн бүсийн хэмжээ маань өөрөө бүсийн хэмжээ бол хийж байгаа шүү дээ. Энэ бүсийг шилжүүлсэн шилжүүлэгч хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэгээ бидний хэмжээсийн гүйцэлтийн хөдөлгөөн маань энэ чинээс энэ хүртэлхээр ерөөдөө бол энэ хүртэл өсөх бүрэн одоо боломжтой. Энэ хүртэл өсөх хөдөлгөөнд орцсон гэсэн үг. Ер нь одоо дээш явшраад дээшээгээ хүрнэ гэсэн үг. Эцсийн очих таргет нь бол энд байгаа гэсэн үг. Тэгээ би бол яг энэ чинь ингээд доошоо шидэлжээд орж ирэхтэн ер нь бол хэлжсэн те цаг хугацааны хувьд ч гэсэн одоо өсөх болчлоо. Pullback нь ер нь бол дуусчлаа. Тэгээд дээрээс нь давхар ликвидити хамаад ороод ирлээ. Одоо ер нь бол өсөлтийн хөдөлгөөн нөгөө ороход бэлэн болчлоо гэж хэлжсэн. Тэгээд ер нь бол биткойн одоо маш гоё өсөж явцсан байна. За, алтны хувьд. За, алтыг бол харж байгаа. Алт бол яг нь ер нь бол Трампыг гарахыг хүлээгээд жоох өсөөд ингээд маяглаад байх шиг байна. Би бол гараад шууд тэгэл алт бол доошоо сайхан явчих байх гэж хараад байгаа. За өсөөд миний харж байгаа энэ оройг авчаад өсөх байх. Энэ оройг авчаад өсөх байх. Энэ зоноос аваад өсөх болов гэсэн бодол байна. Эсвэл зүгээр шууд доошоо унчиж магадгүй. Ер нь бол алтыг бол нэгд өдрөөс жоох ажиглая гэсэн бодолтой. Одоо маргааш чинь одоо Трампын хангараг өрөх ёслол нь шүү дээ. Тэгэхээр энэ орой болно. Тэгэхээр хэдүүлээс харанда орой харж байгаа л усанда. За чаленжийг бол 2 дахь эхлэгдсэн байна. 2 дахь өдрөөс эхлээд бүгд $100 насаа бэлдээд чаленжийг сайхан 2 дахь эхлээд би бол жоохон 2 удаа чаленж хийсэн. Айгу дэжгүй шүү. 5 дахьд бол нэг зүүн дээрээсээ л ах болчихлоо. Бусдаар бол 3 үе дараалж таваад бас аюу айтайхан л явлаа. За, паундын хувьд. За, паундын хувьд юу болсон бэ? За харцгаая. За, мэдээж бидэрт бол хэмжээ байгаа да. Энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн, үндсэн бүсийн эрхтлийн хөдөлгөөн энэ чинь одоо эхний авах хэмжээ бол энэ хөдөлгөөн. Дараагийн хөдөлгөөн бол энэ бүсийн хэмжээ. Одоо энэ 0-с одоо энэ голын цэгийн хэмжээ. Эхний цэгээс голын цэг хүртэлх юм яваад байгаа. За тэгсэн чинь энэ хэмжээ энд явсан уу гэвэл арай бас яваагүй юм шиг харагдаад байгаа. Ер нь бол тэгэхээр одоо бол би энэ чинь тэгээд ер нь бол энэ үед бол нэлээд сэлтэй байсан шүү дээ. Яагаад сэлтэй байсан шалтгаан бол ингэж үзэж байгаа юм л да. Ингээд буюу нөгөө pullback fractal-ын 2 дугаар загвар маань ингээд энд яваад ер нь бол дуусчлаа энэ оройгоос гэсэн. Тэгээд доошоо хэмжээсийн үзэлт рүү явж гинэ гэсэн тийм зүйл байгаа гэсэн. За тэгсэн чинь яг хөө энэ юу маань паунд төр хэдүүлээ нэг явуулж өгч чадахгүй энэ хэмжээсийн гүцэлтийг авчих гал нэлээд барьж байгаа сүүлд break even болгоод цохилдсон шүү дээ. Нэг энэ хүртэл харж ирсэн шүү дээ. Ер нь бол яг энэ ёроолын доохонд харж ирсэн байгаа. Та миний өгсөн сигналыг ороод харах юм бол энийг авахулчих га тэгээд яасангүй дээ. Барсангүй дээ. Бүр хэдүүлээч эндээс ч биш юу лээ pullback яваад хэмжээсийн гүйцэлт энэ 8 байж лөө яаж бол энэ эндээс л орсон санагдаад байна. 4 цаг дөрөж танихаарчлаа тийм биш үү? Эндээс орсон шүү дээ. Ингэж орчоод эсвэл нэг энэ авд байлоо. Тэгээ эсвэл авахгүй ингэж явж байгаа л. Тэгээс үлд нь л яваад өгдөг юм байлаа. Яг. За тэгсэн чинь энд юу болсон бэ гэсэн чинь үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч хөдөлгөөн, pullback, хэмжээсийн гүйцэлт гэдэг энэ чинь ерөөхдөө хэмжээ одоо хөдөлгөөн маань яваад дууссан гэсэн. Нэг уналтын хөдөлгөөн маань яваад дууссан гэсэн. Тэгэхээр ерөөхдөө энэ уналтын хэмжээ ч гэсэндээ би бол энэ чинь баг ажиллаа гэж үзээд байна. Ягаад тэгэхээр заримдаа нөгөө нэг яг ханахгүй байж болдог, эсвэл илүү очиж хандаг гэдэг зүйл ярьжсэн шүү дээ. Тэр нь өөрөө ямар тохиолдолд ихээр яг ийм тохиолдолд тоххой.
тухайн хэмжээсийн гүйцэлд хийх хөдөлгөөн маань өөрөө замдаа бас нэг ийм фракталын хөдөлгөөнийг хийгээд хэмжээсийн ханалтын цэг дээр очиод буццдаг. Тийм тохиолдлууд байдаг гэсэн. Гэхдээ ер нь ихэнхдээ бол дандаа давхарддаг юм дүү. Давхард нь эсвэл илүү гардаг байхгүй. Тэгэхээр энэ бол яг энэ тохиолдолд хэрвээ нэгтгэд магадгүй энд байгаа бүсийг хилжүүлээд одоо юусвч та энийг үндсэн хөдөлгөөн болгоод жоохон pullback өгөөд доошоо ингэж хилжүүлж орж ирээд ингэх юм бол магадгүй яг энэ хэмжээнд дээр очиж хандчих магадгүй гэсэн зүйл. За одоо бол нэгтгэд бол би паунд энийг бол өглөө ч юм уу өдөр ч юм уу лондон ч юм уу жоохон өсөлтөд орчих болов гэсэн таамаг байгаа нэг юм их юм. Ягаад тэгэхээр энд давын нөгөө эвдрэл явж байгаа. Нараа. Энд давын эвдрэл явж байгаа. Бүтцийн эвдрэл явж байгаа гэсэн үг шүү дээ. Бүтцийн эвдрэл юм чи явж байгаа. За тэнгуүтийн нүр юу гэсэн юм бэхээр дахиад одоо энэ үндсэн хөдөлгөөн байгаад ингэж очиж дахиад ийм жижигхэн шилжүүлэлт яваад pullback өгөөд хэмжээсийн гүйцэлд хийгээд тэгээд өргөсүүлээд доошоо үнэхээр шилжүүлэх үү эсвэл бүр дээш өсөд явах уу гэдэг зүйлээ нэгд өдөр өөрөө хэлээд өгч юм шиг. Тэр энэ бол нэг жоохон өсөх болов гэсэн санаа нь өсөж байгаа донх уу эсвэл өсөөд өргөсүүлээд өсөх үү. Паундын хувьд л одоо жоохон хүлээх хэрэгтэй болчиход байна. Яагаад тэгэхээр энэ дэлхийн тайм фрейм дээр байгаа бүтэн энэ нэг тийм том фрактал хөдөлгөөн нэг төгсгөл нь яваад байгаа байхгүй. Дуусах гэдэг юм шүү. Тэгээ бид нар чиглэх. Хэрвээ энд явж исэн бол бид нар одоо доошоо харна гэдгийг мэдхээр байна. Тийм. Энд явж исэн бол одоо нэг өсөлт төвтэй байна гэдгийг мэдэж болохоор байна. Тийм. Тэгэхээр төгсөл хэсэгт явж байгаа дуусч байгаа хөдөлгөөн болохоор бид нар дараа нь яахыг мэдэхгүй. Энэ өөрөө дуусаад хаадаг бүс тогтоогоо шилжүүлэлт хийгээд ингэж явж иж бид нар дараагийн хөдөлгөөнүүдийг таньж мэднэ гэсэн үг тийм. За паундын хувьд бол нэг юм их болж эхэлж байна да. За алтны хувьд бол яг нь ер нь бол ярьсан байгаа. Одоохондоо бол нэгтгэд л харандаа хэдүүлээ. Нэгд өдөр ер нь бол аль нэг чиглэлийн шилжүүлэлтийн хөдөлгөөн гарч байгаа. Хэдүүлээ яг Азаа үзээд нэг сайхан сейл гарч болох байх. Би бол нэг Трамп бол алтыг унгаачих тал руугаа л байх гэж ер нь хараад байгаа. За долларын индексийг бол би одоо нэг харахаа болцсон. Хятадууд нөлөөллөд ирсэн болохоор алттай ерөөсөө холбогдохоо болцсон байхгүй. Алттай холбогдохоо болцсон. Яг тэгэхээр нөгөө хитрхи их юан ороод ирсэн. Хятад мөнгө ороод ирсэн. Тэнгүүд дан ганц доллартай хамаархаа болцсон. Одоо нөгөө долларын хөдөлгөөн алтанд бас нэгт гэж 100% импакт үзүүлэх болцсон байгаа байхгүй. Юаны хөдөлгөөн бас давхар амар нөлөөлдөг болсон байна. Тэр яг юаны индексийг хараад Ойлонгийнх нь доллар юан хоёр адилхан хөдөлж ивэл алтыг тэрнээс хөдөлгөнө өгснээр тиймэрхүү одоо таамгийг одоо гаргаж болохоор болцсон байгаа. Тэр талаас харж байгаа. Гэхдээ юаны индексийг би одоо эх 7 хоногоос нэг харж үзэн дээ. Үнэхээр ашиглах юм. Юан ч өөрөө ажил амар давтартай валют болохоор бас жоох ч. За. За хэдүүлэнгийнхэн арилжаалдаг хостуудын хувьд нэг ийм их байна. Өнгөрсөн 7 хоногийн шинжилгээний дагуу л явсан байна. Ер нь бол паундыг доошоо онсон яг алтан дээр бол би доошоо бараг ороод ирчих болов уу гэж бодож ирсэн чинь тийшээ сая 7 хоног өсчихлээ. Тэр жоох болсон. Биткойн бол угаасаа би бүр энд алтан л одоо өснө. Nasdaq одоо ер нь өсөлт рүүгээ орчлоо гэж дурсан байсан. Өсөд ороод ирсэн байна. За хичээлэн таалагдсан гэж найдаж байна. За манай Serious FX community-гийн зүгээс олон бэлэг урамшууллыг community-ийн гишүүд. За тэгээд Telegram channel-д нэг дээрээ мөн YouTube дээрээ лайк, subscribe дарахаа мартаваа.